6 Panda NZD. Энэхүү арилжаа эрхийг эцнийг хамтдаа харцгаая. За тухайн үед Panda NZD daily time frame downtrend selling zone-той tourism төлөвлөгөө 70.6-тай байсан. Гэхдээ энэ бол одоогийн мөч яагаад гэвэл тухайн мөчтөр үнцэн төлөвлөгөө яг энэ 70.6 руу шилжих байдалтай энэ оройн даралт руу шилжсэн байдалтай үнцэн төлөвлөгөө мөн өсөж явсан. Тэгэхээр интерналаараа аптай swing-ээр даунтай юм төлөвлөгөө байсан. Интернал бол энэ оройг эвдэд аптай болсон байсан. Окей. 4 цаг дээр бол төлөвлөгөө 4 цагийн тухайн үед up trend buying zone-той байсан tourism төлөвлөгөө авчирсан байгааг ажиглаж болно. Tourism төлөвлөгөө бол Fibonacci-гийн ойролцоогоор нэг 23.6 level дээр ирсэн. Маш өндөр buying volumeтэй төлөвлөгөө байсан. Тийм учраас 23.6 level дээр ирсэн tourism төлөвлөгөөн дээрээс бид нэр үнцэн төлөвлөгөөний 4 цаг дээр одоо ингээ харж агаад 4 цагийн импульсийн хөдөлгөөн дээр нууг нь арилжаанд орсон swing дээр маш гоё барьсан боловч доош нь эсэл авчгаад шууд дэшээ явсан байсан. За үүний дараа бол бид нар 30 минутын дээр нь орж ирээд 30 минутын дээр үнцэн хөдөлгөөнийг after buying zone руу ахин шилжиж ороод энд оройг эвдэж ороод үнцэн хөдөлгөөний tourism төлөвлөгөөнийг энд өгөхөд. За энд өгөхдөө бол үнцэн хөдөлгөөн маань Euroline candle-ыг маш гоё bullish reject candle-ыг өгсөн. За энэ маш гоё bullish reject candle-аас арилжаанд ороод мэдээж яг Pibo-гийн level дээр нь ашиг авахар тавиад үнцэн хөдөлгөөн дээр 6-ыг авсан байд. 6-аар тэгээд иймэрхүү арилжааны үр дүн хамтаа бүтээхийг хүсэх юм бол миний war хүндэг дээр бүгд амжилт хүсье. Жаргалтай баярлалаа. Баярлалаа.